Эндээгийн мэдээ эдийн засгийн мэдээгээр үргэлжилж байна. Студиуд сэтгүүлч оюун ажиллаж байна. За тэгэхээр сүүлийн үед дэлхийд дахинд за мөн одоо монголчуудын хувьд бол AI буюу хиймэл оюун ухааныг ашигласан технологиудыг хэрэглээнд маш их нэвтрүүлж байгаа. Тэгээ энэ нь бол нэг талдаа хиймэл оюун ухаан, техник технологийн дэвшилтэд хөл нийлүүлээ алхаж байгаа нь сайн давуу талтай. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг мөн одоо байгаль орчин талдаа сөрөг нөлөөтэй гэж үзээд дэлхийд дахинд энэ технологиг ашиглах хэрэглээгээ бас багасгах тухай асуудал яригдаад эхэлсэн байна. Тэгэхээр энэ талаар яагаад ийм одоо шийдвэрүүд энэ төрийн шийдвэр биш. Гэхдээ хов иргэд ийм шийдвэр гаргаж байгаа тийм. Тэгэхээр энэ шийдвэрүүд яагаад ингэж гарч байгаа талаар мэдээлэл өгөөч. За тэгэхээр үзэгчдэд бол тэр дундаа монголчуудын хувьд бол OpenAI-ийн ChatGPT гэсэн энэ платформыг илүү их ашигладаг. За энэ нь бол одоо хүн хоорондын харилцаа мэт өрнүүлж байгаа мэт яриа өрнүүлдэг. За дээрээс нь жишээлбэл одоо өгөгдлөө өгчөхөд хүссэн зургийг зурж өгдөг иймэрхүү одоо модельуд байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн шинжилэл нь л гэхэд одоо видео бичлэгийг хүртэл хийж өгдөг болчихсон байна. Яг энэ ChatGPT дээр жишээлх юм бол шинэ тренд асуулт нь хамгийн сүүлд би хөөх нү гэсэн асуулт гарч ирсэн. Янз бүрийн юм хариултуудыг өгж байгаа. Энэ нь бол тренд болоод хүмүүс бас нэг нэгээ шеэрлээд асуултанд надад ингэж хариуллаа гэсэн ийм тренд бол үүссэн. За гэтэл яг энэ мэдчлэн ингээд трендэд дагаад өөрт төдийлөн ач холбогдолгүй, үр өгөөжгүй иймэрхүү асуултууд асуух нь өөрөө нөгөө талдаа байгаль орчинд бол олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Түүнийгээ дагаад ч гэсэн дэлхийн нийтээр маш олон хүн ChatGPT-г бол ашиглахаас татгалзаад эхэлчихсэн байгаа юм байна. За яагаад гэхээр ChatGPT болоод одоо энэ хиймэл оюун ухааны эдгээр асуултуудад хариулахад тухайн технологийн хувьд бол маш их хэмжээний цахилгаан эрчим хүч, за усыг бол зарцуулж байна гэж хэлж болно. За хамгийн энгийн жишээгээр та бүхэнд харуулхад ChatGPT-гээс альва нэг асуулт асууллаа. За түүнд нь бол хариулт ирэх энэ хугацаанд зүгээр хамгийн бага дүнгээр тооцоолон үзэхэд 3500 төгрөгтэй дүүцүүц хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулж байгаа бол за Google-с тухайн асуултаа асуухад 350 төгрөгтэй дүүцүүц хэмжээний буюу ChatGPT-гээс асуулт асууснаас 10 дахин бага хэмжээтэй мөнгөн дүүнтэй эрчим хүч зарцуулж байна. Харин монголчуудын хөгжүүлсэн эвгүнэ платформоос асуухад 3 төгрөгтэй дүүж байна гэх мэтчлэн ийм дүн мэдээлэл гарч ирж байна. Хиймэл оюуны хөгжил огцом өсчлөг бол эрчим хүчний хэрэгцээ огцом л өснө. Хурдан одоо нэг эрчим хүчний ийм эргэлт явж байгаа учраас тэрийг илүү одоо нэг хурдтай гаргахын тулд маш өндөр ийм ачаалал авдаг байхгүй. Калифорни их сургуулийн компьютерийн инженер профессор одоо судалгаа хийсэн байна. За ингээд үзэхэд бол хиймэл оюун ухааны тооцоолоор төвд их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Үүний үр дүнд маш их халалт бий болдог байна. Энэ хасан төхөөрөмжүүдийг хөргөөхийн тулд синс болон шингэнээр тэр дундаа хямд өртөгтэй усаар хөргөөх нь элбэг болсон байна. Энэ мэтлэнгээр хүн төрөлхтний хөгжил нь за хиймэл оюун ухааны хөгжил нь өөрөө эргээд цахилгаан эрчим хүч байгаль дэлхийдээ бол сөрөг нөлөө үзүүлж байгааг бид бүхэн Испани, Португал улсад өнгөрсөн сард болсон цахилгаан эрчим хүчний бас тасалдал тоглолттой холбон тайлбарлаж болно. Үзэж та бүхэн харж байгаа дэлгэцэн дээр Испани болон Португал улсын ихэнх хэсэг бол цахилгаан эрчим хүчгүй болсон. Ойролцоогоор зарим одоо хотуудад нь бол 10 цаг цахилгаан эрчим хүч ирээгүй байна. Үүнээс үүдэлтэйгээр бол маш олон одоо онгоц хойшилсан, төвчрөл үүссэн. За нийтдээ тухайн улс орнуудад 8 хүн насварсан гэсэн ийм мэдээлэл гарч ирж байна. За үүний бол гол шалтгаан цахилгаан эрчим хүч доголдох болсон гол шалтгаан нь юу байсан бэ гэдэг дээр олон улсын харилцааны судлаач Бямханд дараах тайлбарыг өгч байна. Европын холбооны за мөн одоо тухайн орнуудыг холбосон цахилгаан одоо эрчим хүчний шугам сүлжээнд хэлбэлцэл одоо 2 удаа үүссэн энэ нөхцөл байдлаас болоод тухайн одоо тог тасрах үйл явц өрнсөн гэж үзэж байна. За цаашдаа ч гэсэн Европын холбооны хуучирсан цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг шинжлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За энэ учраас бол 1 триллион буюу 1.80 еврогийн одоо хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөж байгаагаа мөн зарлаад байгаа юм байна. Тэгвэл энэ мэтчлийн үйл явдлуудаас харахад бидний хувьд дотоодын одоо бас яг энэ төрлийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтүүдэд дэмжих нь эх оронч үзэл болно. Нөгөө талдаа бас хамаагүй бага өртөгтэй байгаль их экологч ч гэсэн ээлтэй ийм үзүүлэлт болох юм шүү гэдгийг мэрэгжилтнүүд онцолж байна. Тэр Монголынхон ч гэсэн ChatGPT-г бас хөгжүүлэх хэрэгтэй. Одоо игүүнэ гэдэг одоо Монголын хиймэл оюун одоо маш хүчтэй гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр ер нь бид нараас эх оронч байх хэрэгтэй. Монгол энэ оюун хиймэл оюуны энэ одоо хөгжүүлэлтийн компаниудаа дэмжихийн тулд бид нар ашигладаг болох хэрэгтэй тийм. Тэгэхээр өгдүүдээ зөв оруулдаг, зөв одоо хүсэж байгаа одоо үр дүнгээ өгөхийн тулд бидний өөрсдийн шаардлага
шалгууруудаа зөв өгөх юм бол чамд илүү зөв мэдээлэл өгнө л гэж ойлгож байна. За харин захим сүлжээнд тархсан нэг мэдээлэл нь Монгол улсад ChatGPT гэх мэтчлэн эдгээр одоо платформуудын бас дата төвийг байгуулах боломжтой гэдэг мэдээлэл цацагдсан. Монгол улсад үүнийг байгуулах нь төдийлөн ашиггүй гэдэг мэдээлэл ч гэсэн байгаа юм. OpenAI ChatGPT энэ бол Монголд хизээч дата төвийг байршуулахгүй. За энэ дээр бол бид нар бол одоо хийм өрөөдөлт яах хэрэггүй. Яагаад гэвэл нэгдүгээрт бид нар гаргаж байгаа энэ одоо юу гэдэг дэд үтсэн үед те манай энэ чинь ганцхан цахилгаан гэхгүй шүү дээ. Дээр нь одоо холболтууд байна те. Манайх зөвхөн урагшаа ошоо гарсан ганцхан шугамтай. Тэрнийх нь энэ одоо өргөн зурвас гэдэг урсгалын тэр орчин маш бага. Тэгэхээр тэндээс OpenAI шиг энэ одоо сервис төв Азийг хангаж гэдэг юм уу те. Хятадын нэрглэг хангая гэдэг юм уу. Ингэж явах юм бол огт боломжгүй зүйл байхгүй. Харин энэ төрлийн одоо дата төвүүд Малайз улсад бол олширсан гэдэг ийм мэдээлэл бас гарч ирж байна. За ер нь манай улсын хувьд бол цаашдаа бас одоо энэ эгүүнэ гэх мэт дотоодын яг энэ хиймэл оюухан суурилсан платформуудын хувьд аль болох дэмжин одоо ажиллах нь зүйтэй. Энэ бол дэлхийн нийтээр бол энэ чиг хандлага руу явж байна. За нөгөө талдаа бас бид бүхэн эдгээрийг ажилуулахад ногоон эрчим хүч, за салхины эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг ашиглах нь зүйтэй гэдэг дээр бол салбарынхан бол нэгдэн мэдээллийг бол өгч байна. Монгол улс бол нарлаг Монгол улс учраас нарны эрчим хүчээ их чадлын нарны эрчим хүчийг хөгжүүлж тэр хиймэл оюуханы ногоон эрчим хүчээр бодуулдаг, тооцоолуулдаг энэ бизнесийг хөгжүүл бид нар хотуудаа хөдөөний хотуудаа энэ дата центертэй хослуулж хөгжүүлэх хэрэгтэй. Бизнесийн хувийн хвшлийнхэн бол айл болохоор эрх зүйн дүрм журмын хязгаарлалтыг баг тавьж өгөөрэй л гэж гуйж байгаа. Ер нь бол тэр нөгөө хөгжүүлэх хэрэгчлөөг нь олгох юм бол маш хурдтай зөв хөгжих боломжтой. За энэ мэтчлэн мэдээллүүдээс харахад бол бид бүхэн бас одоо хиймэл оюуханыг ашиглахдаа зүй зохистой зөв ашиглах нь зүйтэй байна. Нөгөө талдаа бас одоо хиймэл оюуханы дотоодын компаниудаа ч гэсэн бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг харж байна.